2024 оны байдлаар Европын холбооны хэмжээнд 93.3 сая хүн ядуурл нийгмээс гадуурхагдах эрсдэлд байсан гэж Евростатын судалгааны үр дүнд гарсан байсан. 2025 оныхон судалгааны үр дүн эх оны 4-р сар хавцаа гарах юм бэлээ. 93.3 сая гэдэг нь Европын холбооны нийт хүн амын 21%. Тэгэхээр ер нь Европын холбоонд 5 хүн тутмын нэг нь ядуурл нийгмээс гадуурхагдах эрсдэлд байдгаа гэсэн үг. За ядуурл хамгийн өндөр улсууд нь болохоор Болгар 30.3%, Румын 27.9%, тэгээ Грек 26.9%. За тэгвэл ядуурл хамгийн бага улсууд нь гэсэн чинь Чех 11.3%, тэгээ Словен 14.4%, тэгээд Нидерланд 15.4%. За Европын холбооны гаргасан энэ индекс болохоор ядууралд хүрэж байгаа хамгийн гол үзүүлэлт нь ерөөсөө ажил эрхлэлт гэж үздсэн байлээ. Ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд 10.9% нь ядуурл нийгмээс гадуурхагдах эрсдэлд орж байгаа бол ажилгүй хүмүүсийн 66.6% нь ядуурлын эрсдэлд бүлэгт багтсан байна. Тэнгүүд яг Чехийн өөрийнх нь статистикийн албанаас мэдээг нь хайгаад үзэхээр яг энэ Евростатын боддог аргаас арай өөрөөр боддсон билээ. Уусаа гарчгаасаа хүртэл бага зэргийн ялгаатай. Энэ Евростат яг болохоор ядуурл нийгмээс гадуурхагдах эрсдэл гэдэг нэг юм арай том хүрээнийх байгаад байгаа. Энийг болохоор ядууралд өртөх эрсдэлтэй материалын болон нийгмийн хувьд ихээхэн хомсдолд орсон эсвэл хөдөлмөр эрхлэлт маш багатай өөрөхөд амьдардаг хүмүүсийн нийлбэр гэж үзэж байгаа юм. 3 юмны нийлбэр тий. За тэгсэн чинь Чехийг бодлохороо зөвхөн ядууралд өртөх эрсдэлтэй буюу одоо орлого дээр нь илүү фокуслсан тийм индексийг гаргах юм билээ. За тэгвэл одоо Чехийн өөрийнх нь тайланд хэдүүлээ харцгаая. 2023 оны байдлаар Чехэд ядуурлын түвшин 9.8% байсан гэж статистикийн албанаас нь мэдэгдэжсэн. 24 оны тайлан дээр юу гэсэн байна вэ гэхээр ядуурлын түвшин буюу орлогын ядуурлын эрсдлийн түвшин нь 9.5%-аар 0.3%-аар буурсан гарч байна. Харин материалын гачигдал болон нийгмийн тэгш бус байдалд өртсөн байдлаар нь тодорхойлсон түвшин нь 6.1%-тай гарсан байна. Ядуурлын шугамыг 2024 онд нэг хүний сарын орлого 18,163 крон, хоёр том хүнтэй өрхийн сарын орлого 23,690 крон гэж тогтоосон юм байна. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ та ганцаараа амьдардаг бол Чехэд сард 18,163 кроноос доош орлоготой байвал та ерөөсөө ядуурлын бүлэгт багтж байна гэсэн. Тэгээ энэ яг ядуурлын шугамыг яаж тогтооод байдгийг гэхээр Чех улсын медиан цалингийн 60%-аар тогтоодог гинэ. За Чехэд ядуурлын түвшин нэг иймэрхүү байна. Ер нь 9.1 хэдэн хувьтай л гардаг юм байна. Манай улсаас ер нь бол 3 дахин бага ядуурлалтай гэсэн.